2 хэсэг 4 хувилдаан Эдмон Мерседес 2-ыг гэгэн Николайн цайзын цаагуур далд ортол данглар хойноос нь ажиглан харж байгаад дараа нь лонхны найз нар өөдөн эргэж харлаа. Фернаны царай цанхийн биеийн чичрэн хөдлөхгүй суух бөгөөд кадрус нь ямар нэгэн шалиг дуу бовтнав. Энэ хорим хүн болгонд тэр бүрийн жаргалыг авчрахгүй байх гэж над санагдаж байна. Хэмээн данглар Фернанд хэлв. Энэ хорим намайг гуниг гасланд очруулна гэж Фернан хариулв. Та Мерседес сэтгэлтэй юу? Би түүнийг хайрлан дээдэлдэг юм. Эрднэс тэр үү? Би биенээ мэдэх болсон цагаас л хойш тэр. Би амьдралынхаа туршид түүнийг хайрлж дурлж байгаа мэн. Та тэгээд уйтгар гуниган арилгачаар харах сүвгчлэхийн оронд толгойтой үсэн зулгаан зүгээр сууж байгаа хэрэг үү? Чөтгөр каталанчуудын хооронд ийм явдал болдгүй гэж боддогсон. Тэгээд би таныг харвал юу хийх вэ? Гэж Фернан асуулаа. Би яаж мэдэх вэ? Ямар надад хамаатай биш үү? Би ямар Мерседес авахад дурлжчихсан биш. Харин та яахаа хөлгөн сударт хэлсэнчлэн хайвал дээр дээ. Би ч яахан шийтсэн байлаа л да. Чухам яаж шийдэв? Би түүнийг хутгалчих гэж бодсон чинь Мерседес данцыг өхвөл амин хорлон шүү гэсэн юм. За болж үз. Аман дээрээ тэгж ярьдаг болохоос биш үнэн хэрэг дээрээ хийчихдэггүй юм. Та Мерседесийг мэдэхгүй байна. Хэлсэн үгэндээ хүрдэг хүн байгаа юм. Болоомтэн. Тэр өхвөл өгөхжлэвэг надад ямар хамаа байх биш. Харин Дантес ахмад болохгүй байвал боллоо гэж данглар шивгэнлээ. Мерседесийг өгөхөөс өмнө би өгнө гэж Фернан шийдвэртэй хэлв. Кадрус согтуу дуугаар дурлал гэдэг чинь энэ байна да. Энэ ч л дурлал байна. Эсвэл би энэ тухай юу ч мэддэггүй амтай юм уу? Гэв. Хөөш. Та надад их сайн хүн шиг санагдлаа. Чөтгөр ав гэж би таны зовлон нэмгэлж тусламаар л байна. Гэхдээ хэмээн данглар хэлтэл кадрус хөндлөнгөөс нь шүүрч аван тийм бол тэгээд яриачтэй гэв. Тэгтэн данглар өгийн тасалж эрхэм минь. Чи одоо бүр согтчихож наад шилтэг овоочхол бүрж болох нь тэр. За наатхаа оо. Тэгээд бидний ажилд битгий оролцсон. Бидний ажилд саруул толгой хэрэгтэй гэж хэлв. Би согтчлоо гинэ гэж кадрус хашгираад би ийм 4 шилийгч уучих нь энэ чинь сөрчгийн хөөсөл гэсэн үг. Памфилгоо алив дарсаг өтөх гэд шилэн аягараа ширээд хэлдэв. Фернан тасарсан өгүүлбэрийн төгсгөлийг дуулах гэж байдгаараа шимтэн дангларт та юу гэсэн бэ? Яриач гэж хэлв. Би юу ярьж байснаа санахгүй байна. Энэ муу аригчин хамаг ухаан санаа самар болчихлаа. Яах вэ? Аригчил байгаа биз? Харин дарснаа сайдаг улс өөрсдийн муу санааг согтуудан гаргачихвэ гэж айгаа дар суудгүй байх гэж кадрус хэлээд тэр үед ихэд түгээмэл байсан дууг уянгалуулан хар усан ундтны мууг хар эртнээс цөм мэднэ гэж дуулав. Та миний зовлонг нэмгэж тусламаар байна. Гэхдээ ингэж хэлээ зогссон шүү дээ гэж Фернан өргөжлүүлэн хэлв. Тийм ээ. Танд туслахын тулд таны дурлсан хүүхэнтэй данцын суух явдалд саад хийх хэрэгтэй. Данцыг алахгүйгээр хормыг хийлгэхгүй байж болно. Зөвхөн үхлэл тэр хоёрыг хагацуулж чадна гэж Фернаныг хэлэхэд кадрус үгийн тасалж та чинь хоншгил амт юм найз минь. Манай данглар бол ухаантай, зайлтай, эрдэмтэй хүн. Таны ташаар чугааг нотлоод өгнө. Хэлээд өг, данглар. Би чамайг даанаа. Данц өгөх хэрэггүй. Тэрж байдгаа данц өгвөл хайран байна. Тэр чинь сайн хүн. Би хайртай байдаг юм шүү дээ. Данц алив чиний төлөө уучихъя гэж хэлв. Фернан эгдүүн хурч гараараа савчаад ширээний цаанаас босоход данглар каталан залууг зогсоож энэ маань согтуу боловч сохор ухаантай байна шүү. Салгаж хагцаана гэдэг бол өхлөөс дооргүй зүйл.
Дантес Мерседес хоёрын хооронд шоронгийн хан байна гэж бодоод үзье л дээ. Шорон тэр хоёрыг булшны чулуу шиг салган тусгаарлаж чадна гэж хэлв. Тэгэхэд Кадрус үлдсэн үл ялах ухаанаа зарцуулж ярианд дөнгөн данган оролцоод тийм. Тэгтээ шоронгоос гараад ирнэ шүү дээ. Шоронгоос гарч ирээд Эдмон Дантес гэж дахин нэрлэгдэг болохоор заавалчгүй өшөөгөө авна гэж хэлв. Яахав тэггэлдэ гэж Фернанд шивгэнлээ. Гү тэгээд Дантесийг яалаа гэж шорон цуулах хэрэгв. Тэр хулгай хийгээгүй. Хүрээ толаагүй. Хүн алаагүй гэж Кадрус хэлэхэд дуугүй байж бай гэж Данглер үгийн тасаллаа. Дуугүй байхгүй. Дантесийг яалаа гэж шорон тэг гэж байгаа над хэлээх. Би Дантест хайртай. Дантес чиний эрүүл мэндийн төлөө ууй гэж Кадрус хэлээд дахиад нэг аяг дарс хоосоллоо. Данглер Савингийн суларч гүйцсэн нүдийг хараад эргэж Фернанд одоо та түүнийг алах шаардлагагүй гэдгийг ойлгож байна уу гэж хэлв. Хэрвээ Дантесийг шорон татааж харга байгаа бол алах хэрэггүй нь мэдээж хэрэг. Гэхдээ ямар арга байгаа юм бэ? Сайн ирвэлч олдно л доо гэж Данглер хэлснэ. Хүй ерн би яах гэж энэ хэрэгт оролцож байна? Надад хамаагүй хэрэг шүү дээ. Гэхэд Фернанд гарын шүүрэн авч танд хамаатай эсхийг мэдэхгүй. Харин танд Дантесийг үзэн ядах шалтгаан байна гэдгийг би мэдэж байна. Өөрөө үзэн ядаж байгаа хүн л өөр хүний тийм сэтгэлийг алдалгүй мэдэрдэг юм да гэв. Дантесийг үзэн ядах шалтгаан надад байна гинэ. Ямар ч шалтгаан байхгүй. Энэнийг танд батлан хэлье. Би таныг гуниг зовлонтой яваагч нь хараад л тус болох юмсан та гэдэг бодол төрсөн юм. Тэгээд л тэр харин эрхэм нөхөр минь. Та намайг өөрийнхөө тусын тулд ингэж байна гэж бодвол би баяртай гэж хэлээд явхаас биш яахав. Та өөрөө л энэ явдлаасаа яаж игээд мултарч үзнэ үсттэй. Гэд Данглер босох гэж байгаа дөрөв зүйлв. Үгүй та байж байгаач дээ. Гэж Фернанд түүнийг зогсоон хэлээд та Дантесийг үзэн ядаж байгаа эсэх нь надад ямар хамаа байх вэ? Би тэрнийг үзэн яддаг. Тэрнийг нуугаагүй. Аргыг хэлээд л. Би бүгдийг гүйцэтгэе. Харин алж л болохгүй шүү. Дантесийг өхвөл Мерседес ч бас өхнө гэж хэлсэн болохоор тийм арга тус болохгүй гэв. Кадрус ширэн дээр дарилсан толгоогоо өндөлгөж ухаангүй хөлчөөнүүдээр Фернанд Данглер хоёрыг гөлрөн хараад Дантесийг ална гинэ. Хэн Дантесийг алах гэж байна? Түүнийг алахад би дургүй байна шүү. Тэр бол миний найз. Өнөө өглөөхөн хүртэл намайг мөнгө авахгүй юу гэж байсан. Би ч бас тэрэнд мөнгнөөс өгдөг байсан шиг л хуваах гэсэн юм. Би Дантесийг үхээсэ гэж хүсэхгүй байна. Гэхэд Данглер түүний үгийг тасалж тэрнийг алах гэж байна гэж хэн чамд хэлсэн юм? Тэнийг хог. Би зүгээр л тэгж тоглоом хийсэн. Тэрнийхэн эрүүлэнхийн төлөө гэж Кадрусын аягыг дүүргээд бидэнд битгий саад бол гэж хэлв. Кадрус дарс шимэх зуран тэгэ Дантесийн эрүүл мэндийн төлөө ууй. Тэрний эрүүл мэндийн төлөө ууй. Тэрний эрүүл мэндийн төлөө. За энэ гэж хэлв. Харин ямар арга байна гэж Фернанд давтан асуулаа. Та арга олоогүй л байна уу? Үгүй та олно гэсэн шүү дээ. Нэрээ тийм. Франц хүмүүс испанчуудаас нэг давуу талтай байдаг юм. Испанчууд эргэцүүлэн боддог. Францчууд бодож олдог юм гэж Данглер хэлв. За тэгээд бодоод олооч те гэж Фернанд хашгирлаа. Үзэг, бэх, цаас гэж Данглер хашгирлаа. Үзэг, бэх, цаас гэж Фернанд бовтноход тийм ээ. Би нягтлан хүн болохоор үзэг, цаас, бэх бол миний зэвсэг. Эдэнгүйгээр би юу ч хийж чадахгүй гэв. Үзэг, бэх, цаас аваад ир гэж Фернанд хашгирлаа. Тэр ширээн дээр бий гэж мухлагийн зарц гараараа анзаалаа. Алив нааш нөгөөх. Зарц үзэг, бэх, цаас авчирч тэдэнд өгөв. Кадрус гараараа цаасан дээр зохиж
Энэ чинь л ёстой модон дотор отод сууснаас илүүгээр хүнийг алан да. Би буус илмнээс илүүгээр үзэг бэх цааснаас айж явдаг минь дэмий хэрэг биш гэж хэлв. Энэ мал сансанчлан их согтоогүй байна шүү. Фернан, чи аяганд нь архигээд өгөөч гэж Данглер хэллээ. Фернан Кадрусын аягийг дүүрэхэд цаадах нь ёстой согтуу хүний ёсоор цаасан дээрээс гараан авч аяг руу сарвайлаа. Кадрус аягтайг докторч орхиод аягаан ширээн дээр тавих нь жухамдан унагчхын Фернан хүлээж байв. Тэгэд Кадруст үлдсэн өчүүхэн ухаан энэ аяганд шингэн орсныг хараад "За, тэгэд" гэж каталан залуу асуулаа. Тэгэхэр Данциг Неаполь ба Эльба арлаар ороод ирсэн энэ аяллаа дараа түүнийг Бонапартын төлөөлөгч гэж Вангийн прокурорт хов хөргөвөл ямар гэж Данглер өргөжлүүлэн хэлэхэд нь "Би хов хөргий" гэж каталан хүү өгтөн авав. "Болно. Та тэр бичигт гарын үсэг зурах болно. Тэгэхээр таныг түүнтэй нүүр учруулна. Би түүнийг шийтгүүлэх бүх материалаар хангаж өгнө. Гэхдээ Дантас үрж шоронд суухгүй шүү дээ. Хизээ нэгэн цагт гараад ирнэ. Тэгэхээр түүнийг шоронд хийлгсэн хүнд гай болно доо. Тэр надтай маргалдвал хэрэгтэй байна." Мерседес үү? Хайртай дуртай Эдмонд нь гар хөрлөө гэж Мерседес таныг үзий ядан шүү дээ. Энэ ч бас үнэн шүү гэж Фернан хэлв. "Болохгүй дээ" гэж Данглер үргэлжлүүлэн хэлээд "Нэгэнт ийм хэрэг хий гэж байгаа болохоор зүгээр л үзгэн барьж бэхэнд дүрээд дараах агуулгатай бяцхан мэдээг бичгэн танигдахгүй тулд солгоо гараараа биччихье" гэв. Тэгээд Данглер солгоо гараараа ердийн бичгийн хэвээсэн шал ондоогоор ташуу бичиж Фернанд өглөө. Түүнийг Фернан авч аман дотроо уншсан нь. Эзэн ширээ ба шашныг сүслэн дагагч би Неаполь Порто Феррайо ороод өнөөдөр Смирнаас хүрэлцэн ирсэн фараон гэдэг хөлөг онгоцны ахмадын туслах Эдмон Дантес Мюратос Узупатрт загтал аваачиж өгөөд Узупатроос Парис төвлөрөн байгаа Бонапартын хооронд явуулсан загтал авч шиваг Вангийн эрхэм прокурор таны сонорт хүргэе. Хэрвээ түүнийг баривчлан авбал хэргийн баримт болох тэрхүү загтал түүний биеэс эсвэл эцгийнхээс нь эсвэл фараон онгоц дээрх түүний тасалгаанаас олдно гэв. "Зя, энэ л боллоо. Ийм мэдээлэл эргээд танд хор хүргэхгүй. Аянда бүх зүйлийг бүтээчих гинэ. Харин зөвхөн загтлан ингэж нугуулад Вангийн эрхэм прокурорт гэж хаяглаж орхивол гүйцхэн тэр" гэж Данглер хэлээд инээмсэглэн хаяг нь бичлээ. Загтал уншихад Кадрус сүүлчийнхэн үлдсэн өчүүхэн эрүүл ухааныг зарцуулан байж чагнаад энэ нь ямар их муухай үр шиг тарихыг аяндан мэдрэв. "Гүйцэнч, гүйцээлдэ. Тэгэхдээ энэ бол буудсар хэрэг" гэж Кадрус хашгирав. Тэгээд загтлыг авах гэж гараан сарвайлаа. Тэгэхэд Данглер түүнээс загтлыг холдуулж "Би зөвхөн тоглоомоор ингэж ярьж хийж байгаа юм шүү дээ. Хэрвээ манай алдар Дантест ямар нэг явдал тохиолдвол би хамгийн түрүүнд л гомдох болно. Хараач" гэд загтлыг хомхиад мухалгийн булан руу чулуурчглаа. "Энэ чинь зүйтэй хэрэг" гэж Кадрус хэлээд "Дантес бол миний найз. Тэгэхээр би түүнд хор хүргэхэд дургүй байна" гэв. "За болдоо. Хин тэрнийг хорлох гэв. Фернан бид хоёр лав үгүйдэг" гэж Данглер хэлээд босож булан тайсан цаас руу хялам хийж харж суугаа. Каталан залуу өөд харлаа. "Тэгвэл дахиад дарсал. Би Эдмон говцсэглэнд Мерседес хоёрын төлөө уун" гэж Кадрус хэлв. "Хар аригч минь, чи зөндөө хуулаа шүү дээ. Одоо нэмж уувал хөл дээрээ зогсож чадахгүй болж эндээ хонох хэрэг болно" гэж Данглер хэлв. Тэгэхэд Кадрус хөлчүүхний бардам зангаар "Би юу? Би хөл дээрээ зогсож чадахгүй гэв үү? Акулский сүмийн хонхоод гуйвчгүй гарыг гэж мөрий тавья л да" гэхэд Данглер үгийн тасалж "За тэгье. Маргааш мөрий тавья. Харин өнөөдөр гэртээ харъя. Алив гараа ил явъя" гэж хариулв. "Явъя.
Харин дэхтэй чиний гар над хэрэггүй. Фернан чи явах уу? Бидэнтэй хамт Марсель орохгүй юу? Гэж Кадрус хариу хэлв. Үгүй, би Каталан руу гэртээ харна. Гэж Фернан хэллээ. Дэми, бидэнтэй хамт Марсель оръё. Аль явъя? Надад Марсель орох хэрэг алгаа. Би тийш явахгүй. Юу гинэ? Явахгүй гэвүү? Саяахав. Өөрөө мэд. Дураараа л бол. Явъя Данглер. Энэ эрхэм Каталан орох дуртай бол тийшээ явах. Данглер Кадрусын найрсаг занг ашиглаж түүнийг Марселийн замаар дагуулan явлаа. Гэвч Фернанд дөт тохиромжтой зам үлдээхийн тулд Ривневийн эргээр явсангүй Сан Викторийн хаалга чиглэн явв. Кадрус түүнийг дагаж гараас нь зүгдэн говьж ганхан явна. Данглер хорой далхам хэртээ яваад эргэж харавал Фернан хомхиж хайсан бичгийг шүүрэн авч мугулгаас үсрэн гараад хот руу гүйх нь харагдав. Тэр юу хийж байна? Гэж Кадрус асуугаад Каталан руу явна гэж худлаа хэлчихээд хот руу явж байгааг нь Фернан найз минь чи буруу тийшээ явчихлаа гэж хэлэхэд Данглер үгийн таслаад чиний наа нүд чинь ирээлжлээ тэгж харагдаж байгаа юм. Тэр хуучин эмнэлгөөд шууд явж байна штэ гэж хэлв. Нэрнү гэж Кадрус асуугаад би түүнийг баруун тийшээ эргээ явчихлаа л гэж хэлмээр байна. Гэвч дарс бол хордон гэж ярилцдаг нь үний юм да гэв. Одооч ажил хэрэг сансанчлан аяндан бүтэж арих нь да гэж Данглер аман дотроо шивгэнэн хэлв. 5. Гэрлэх ёслол. Маргааш өглөө тэнгэрт сэлмэг дулаахан байлаа. Хурцсан наран мандаж улбар туяан далайн долгионоос солонгорон харагдана. Найр хийх газар нь бидний мэдэх болсон өнөөх нөөцийн 2 дугаар давхарт байлаа. Энэ бол 6 цонхтой том танхим бөгөөд цонх бүрийн дээр Францын ямар нэгэн том хотын нэр бичээстэй байв. Энэ цонхнуудын дагуу мөн л байшин шигэн модон хантай гудам бий ажээ. Өд дунд найр хийхээр бэлдгсэн боловч төвчээргүй зочид бүр 11 цагт ирчгээд сэлгүүцсэн байв. Тэнд фараон хөлөг онгоцны далайчид ба данцын найз хэдэн цэрэг байлаа. Тэд цөмөрөн хурман хийх гэж байгаа 2 залуу хүндэтгэн гоёлынхоо хувцсыг өмсжээ. Найран дээр фараон онгоцны эзэд өөрснөө ирнэ гэдэг цууг зочид гэгчдийн дотор дэлгэрэв. Гэвч энэ нь Дантест арай л ахтах хүндэтгэл мэт байсан тул хэнж түнд итгэж зөрхилсөнгүй. Гэтэл Данглер Кадрустай хамт ирж энэхүү мэдээ үнэн болохыг батлав. Өглөө Данглерыг эрхэм Морилтэй уулзахад Морил өдийнхэн хоолыг нөөцөд иднэ гэж түнд хэлсэн ажээ. Үнэхээр ч хэдхэн минутын дараа Морил тасалгаанд орж ирэв. Далайчид түнд найр тавьж баяр хүргэн алга ташлаа. Хөлгийн эзэн хөрөлцөн ирсэн явдал нь Дантес ахмадаар томилогдох гинэ гэдэг цуугийн баталгаа болов. Тэд Дантест их л хайртай байдаг учраас хөлгийн эзэн ганц удааж болов өөрсдийн хүсэлтэд нийцсэн хүн сонгож олсон явдалд талархлан илэрхийлжээ. Эрхэм Морилыг дөнгөж ор зэрмэгцэл бүгдийн шаардлагаар Данглер Кадрус хоёрыг болзоод 2 залуу дээр очиж олны баяр хөөргийг хөдлөсөн хөлгийн эзэн хөрөлцөн ирснийг мэдэгдэж тэднийг шалавхан ирээч гэж хэлүүллээ. Данглер Кадрус 2 гарчгүйсэн боловч 100 алхам яваагүй байтал нь болзоод 2 залуу өөдөөс нь гарч ирлээ. Эдмон болзоод хүүхнээ сугдаж Мерседесийн найз 4 Каталан хүүхэн дагаж явв. Мерседесийн хажууд өвгөн Дантес явах бөгөөд хойноос нь Фернан дагаж хорсолтойгоор мушилсан явна. Мерседес Эдмон хоёрын хэнэнж энэ нэмсэглийг ажигласангүй. Тэр хоёр тэтгэж тусалсан мэт санагдах цэлмэг тэнгэр ба өөрсдөөсөө өөр юу ч харахгүй тийм жаргалтай сайхан явж байв. Данглер Кадрус 2 өөрсөдөө ногдсон үүргийг гүйцэтгээд тэдэнтэй найзрахаар гараа бариж тус тусын байрыг эзлэн Данглер Фернантай
Кадрус бүх олны анхаарлын төв болсон өвгөн Данттай зэрэгцэн алхлаа. Өвгөн ган товчтой торгон дээлэмсэж, туранхай боловч ширэмслэг хөлдөн Английн хэл зөрчин наймайлагчид авчирдаг гоёмсог цоохор хэтэй цаасан оймс өмсчээ. Гурвалжин бүрхэн молгой дээр нь цэнхэр цагаан бүч санжигнана. Өвгөн махир бариултаа таяг барьсан нь Люксембург ба Тюлерийн ордны дахин нээгдсэн цэцэрлэг дотор сэлгүүцэн явдаг байсан 1796 оны үеийн гангацуулаас югаараан ялгагдахгүй байв. Кадрус өвгөнтэй зэрэгцэн явна. Сайхан хоол идэх завшаан олдсон нь түүнийг Дантастай бүрэн эвлэрүүлжээ гэдгийг бид өмнө хэлсэн. Өчигдрийн болсон явдал нь түүний санаанд зүүдэлсэн зүүд мэт бүр түр орно. Данглер Фернандо хож очоод бүтэлгүй дурлаасан болж гуйнахарч гомдсон залууг ширтэн харав. Эдмоноос өөр юу ч харахгүй яваа Мерседест мартагдж орхигдсон Фернан ирээдүйн гэргийн нөхөр хоёрын хойноос дагаж заримдаа царайн зэвхэрж, заримдаа улааж явна. Тэрээр Марселийн зүг байн харж харах бүрдийн өөрийн ирэхгүй чичрэн дагжна. Үүнийг харвал Фернан ямар нэгэн чухал хэрэг явдал болохыг хүлээсэн буюу үгүйдэл тийм хэрэг явдал болох байх гэж тааварлаж байсан мэт байлаа. Дантес эрдэм байдлаараа хувцалжээ. Худалдааны хөлөг онгоцонд алба хаадаг болохоор цэргийн ба энгийн холсон хувцас өмссөн бөгөөд аз жаргалаар гэрэлтсэн 50 царайн тунж үсгэлэнтэй сайхан байв. Мерседес нь Кипр ба Хиосын гэрэг охин шиг хар нүдтэй улаахан уруултай гоо цэвэрхэн бөгөөд Арлизиан андалуус хүүхнүүд шиг тайван чөлөөтэй алхана. Хот газрын охин бол баяр хөөрөн нүрний гэвлүр ч юм уу гүй ядахтан сармуусан буулган уухыг оролдож болох байсан атал Мерседес тойрон байгаа бүхэн өд харж инээмсэглэх бөгөөд түүний инээмсэглэл харцсан хэрвээ та нар миний найз нөхөд муу юм бол жаргалын минь хуваалцаж надтай хамт баярлцгаа гэж хэлэх мэт тодорхой байв. Болзоод хоёр тэднийг дагалдагсад нөөцөд хөрөлцөн ирэхэд усан цэрэг ба цэргүүдээр хүрээлэгдсэн Морил огтон очиж талигач болсон Леглерийн оронд ахмад болгоно гэж Дантаст хэлсэн үгэн тэдэнд давтан хэлв. Дантас түүнийг хармагц Мерседесийн гарыг тавьж эрхэм Морилд байран тавьж өглөө. Хөлгийн эзэн Дантсын болзоод хүүхэн хоёр бусдыг үлгэрлэн ширээ зассан өрөө өд шатаар өгсөхөд модон шат бүтэн 5 минут хэртээ зочдын хөл дор нажигнан хяхнав. Мерседес ширээний төв дунд очиж зогсоод "Эцэг минь, миний баруун гар талд суухыг хүсье. Зүүн гар талдаа ахын минь оронд ахвалсан хүнээс суулгая" гэв. Энэ үгийг ээлдэг зөөлөн дуугаар хэлсэн боловч Фернаны зүрхэнд хутга шаах шиг болж уруулан зэвхээрэн борлсон арьсан дорох бүх цус нь зүрхэндээ хуралдаж царайн цайв. Дантес баруун гартан Морилийг зүүн гар талдаа Данглерыг суулгаад дараа нь бусад хүмүүсийг дуртай газартаа суухыг урьж гараараа дохилоо. Хүмүүсийг бараг сууж амжаагүй байхад шахам гялалтсан тавир дээр тавьсан айрлын сайхан үнэртэй улаан хям, улбар ягаан хавч, туулын бүрийг санагдуулам өргөстэй тэнгисийн зараа, умар зүгийн амт тавчны оронд дажгүй хэрглэж болох гловис, ер нь сайн сэтгэл загасчид тэнгисийн үршим гэж нэрлэдэг долгион давлгаагаар ээлс дэрэг дээр гарч ирдэг амттан шимттэн цөм бүрнээ ширээ дүүрч байв. Өвгөн Дантес эзэн өөрөө Мерседесийн өмнө авчир тавьсан молор эрдэн шиг тунгалаг шар дарсыг балгаж "Ямар чимээ аниргүй байх юм бэ? Шуугилдон наргих гэж байгаа 30 хүн байна гэж хэнж хэлмээргүй байна" гэв. "Эхнэр авч хормой хийж байгаа хүн бүр хөвгөлтэй байдаггүй" гэж Кадрус хэлв. Тэгэхэд Эдмон түүний үгийг угтан авч "Тийм ээ, би баяр хөөрөө гаргаж чадахгүйгээр тийм их жаргалтай байна. Хэрвээ хөршим нь үүнийг хэлж байгаа бол таны ёстой зөвөө. Баяр хөөр бол заримдаа хачин нөлөө үзүүлж уйтгар гуниг шиг хүнийг даржчихдаг юм" гэв. Сэтгэлийн хөдөлгөөн бүр нүүрэнд нь илрэн гарч суугаа Фернан өд Данглер зэрвсхийн харлаа. "Болооч дээ. Эсвэл та ямар нэг юмнаас айгаад байна уу? Харин ч таны хүссэн бүхэн биелж байх шиг санагдаж байна шүү" гэв. "Чухамхөө энэ л намайг айлгаад байна" гэж Дантас хариулаад "Хүн
Ийм амар хялбархнаар аз жаргал олжихын тулд төрдгөө гэж санагдах юм. Аз жаргал бол үүдийн догшин луу манж байдаг үлгэрийн ордонтой адилхан юм. Үүнийг эзэмшин авахын тулд тэмцэх хэрэгтэй. Гэтэл би үнэндээ Мерседесийн нөхөр болох ямар гавьяатайгаа мэдэхгүй байна. Гэв. Нөхрий гэж Катрос инэдэлдаад болоогүй шүү. Ахмад та нөхөр болоод үзэлдэ. Яаж хүлээж авахыг үзье. Гэв. Мерседесийн царай булайв. Фернан сандал дээрэн хавчханж өчүүхэн чимээ гарах бүрд цочин мөндөрт борооны түрүүчин тусал мэт духруу нурсах хөлсөн байн арчин. Ийм ялахгүй юмны төлөө маргаад явах хөрш минь гэж Эдмон Катрост хэлээд Мерседес одоохондоо миний ихнэр болчихоогүй байна. Энэ үнэн. Тэгтэл гээд цагаан харж цаг хагасын дараа болно доо гэв. Бүх хэвээрэн байгаа шүдэн гарган нүур дүүрэн инээд суугаа үгэн даансаас бусад бүх хүн гайхан дуу алдав. Харин Мерседес сарай нулайсангүй инээмсэглээ. Фернан хутгныхан ичнээс аяндан шүүрч авав. Данглар мөн л царайн зэвхээрч цаг хагасын дараа гинэ. Яагаад тэрв? гэж хэлэв. Тийм ээ найз нар минь гэж Дантас хариулаад энэ ертөнцийн эцгийнхээ дараа даруулж ачин санаж авах эрхэм муурлын ачаар бүх саат дотор арилж зарлан тунхаглахгүйгээр болгож бүтээхээр мөнгө оруулсан. Одоо 2 цаг хагаст Марсель хотын дарга биднийг албаныхаа өрөөнд хүлээн авна. Тэгэхээр одоо 1 цаг 15 минут зохиж байгаа болохоор цаг хагасын дараа Мерседес хадагтай Данц гэж нэрлэгдэх болно гэж хэлбэл би төдийлөх буруутахгүй байх. Гэв. Фернан завхийн галаар төөнөх мэт болж нүдэн анлаа. Тэгээд тэр ойчхгүй тулд ширээ тохиолдож хэдийгээр биеэн барьж байсан боловч тэсэхгүй гиншгэд энэ нь зочдын шуугаан энэдэмдэд замхран дуулцсангүй. Ёстой амжуулж байна да. Цаг алдахгүй байх гэдэг чинь энэ дээ. Өчигдөр өглөө ирээд өнөөдөр 3 цагт их нэртэй болчихлоо. Далайчтал ингэж амжуулдаг юм гэж өвгөн Дантес хэлв. Гэвч янз бүрийн гүйцэтгэх ёс гэрээ бичиг яасан гэж Данглар төдийл ирсвиш асуулаа. Гэрээ бичиг гинэ гэж Данц инээн тэрч бэлэн Мерседест юу ч байхгүй. Надад ч бас юу ч байхгүй. Бид хоёрт чиний мэнийг их хов хөрөнгө байхгүй. Үүнийг бичгээд удахгүй. Тэгээд бас хямдхан гэж хэлв. Энэ үгэнд хүмүүс дахин инээлдэж алга ташлаа. Тэгвэл бид чинь гэрлэх ёслол дээр байгаа биш. Зүгээр л хормин дээр байгаа юм шиг дээ. Гэж Данглар хэлэхэд Эдмон татгалзаж юм. Үгүй. Та нар ямар ч юмар хохирохгүй 50 байцгаа. Би маргааш өглөө Парис явна. Тийш 4 хоног, наашаа 4 хоног. Даалгасан үргийг биелүүлэхэд 1 хоног. Ингээд 3 дугаар сарын 9-нд би буцаж ирнэ. Тэгээд 10-нд ёстой хорим найр болно гэж хэлв. Дахин найр болно гэдэг үг бүхний сэтгэлийг хөгжөөлөө. Анхандан чимээ энергүй байна гэж гомдол гаргаж байсан өвгөн Дантес олон шуугаан дотор ирээдүйн эхнэр нөхөр хоёрын төлөө хундаг өргөх гэж дэмийл оролдоно. Дантес эцгийнхээ санааг мэдэж өөдөөс нь хайр инкрилээр дүүрэн харцаар харна. Мерседес ханын цаг руу хараад Эдмон руу толгой дохив. Тэр үед жирийн хүмүүсийн хоолны үеэр гарч ирдэг эрээ цэргүй яриа шуугаан болж байлаа. Суудлан голсон зарим нэг нь өөр тааламжтай хүн дээр очиж сууна. Хүн бүр амамандан шуугалдан хүний асуусанд хариулна ч гэж байхгүй өөрийн бодол давтан завгүй байлаа. Данглар Фернан шиг зэвхий царайлан байв. Фернан галдэл дотор оржгсон нүгэлтэн шиг амьсгаан давхцсан. Тэр хамгийн түрүүнд босож хүмүүсийн яриа хөөрөө ба аяг тавганы чимээн дунд ямар нэг юм чигтамин чагнаж танхим дундуур холхино. Катрос Фернаны дэргэд очиход Данглар тэр дөрөв тэдэн дээр очив. Фернан Данглараас зайлсхийгээд л байх шиг байжээ. Данцын гинтийн жаргалыг хараад атаархсан сэтгэл нь Эдмоны баяр сэнгэл өвгөн Памфилийн сайхан дарсанд бүрэн дарагдсан Катрос. Үнэн юм үннээрэн Дантес сайн хүн. Болцоо түүхэнтэйгээ хамт сууж байхыг хараад өчигдрийн та нарын хийх гэж байсан тэр муухай юмыг хийвэл муу хэрэг болох байсан гэж бодж байна. Гэв. Бид тэр бичгээ явуулаагүй чи өөрөө харсан шүү дээ.
гэж Данглер хэлээд. Хөөрхи Фернан ангандан өрөвдмөр гунигтай байсан. Гэвч өөрийнхөө гунигтай эвлэрч тэрч байтугай хөрсөлдөгчийг гэрэлтийн ёс гүйцэтгэгт нь дагуулуулахыг зөвшөөрсөн болохоор өөр ярих юмгүй болсон шүү дээ. Гэв. Кадрус Фернаныг харахад цаадах нь өхөрийн цонхгэр царайтай болчихсон байлаа. Ийм сайхан охиныг алдна гэдэг чинь үнэндээ их гарц шүү. Чөтгөр ав. Миний ирээдүйн ахмад азтай хүү юм. Би ганц өдөрч болов Дантес болох юмсан гэж Данглер үргэлжлүүлэн ярьлаа. Явах уу гэх Мерседесийн ээлдэг дуугарч одоо 2 цаг боллоо. Бидний 2 цаг 15 минутанд хүлээн авна гэсэн шүү дээ гэж хэлв. Дантес түргэн босох зураан тийм явъя гэж хэлэхэд явцгаая хэмээн зочид нэгэн зэрэг дуугарлаа. Тэр минутад цонгон дээр сууж байсан Фернаныг алдалгүй ажиглаж байсан Данглер түүнийг нүд нь орой дээрэн гарвуу гэлтэй болсноо цонгон дээрээс өсрөн буугаад дахин буцаж суухыг харав. Гадна үл ойлгох чимээ гарч хүнд хөлийн чимээ ойлгомжгүй яриа зэвсэг хавралтхан сонстон зочдын хөгжилтэй яриаг таслан хүмүүс сэтгэл түгшин дуугүй зогсцоолоо. Дуу чимээ ойртон хаалга 3 удаа цохиход зочид бие биеөдөн гайхан харцгаалаа. Хуулийн өмнөөс гэж чанга дуугарахад хинч хариу дуугарсангүй. Тэр дорон үүд нээгдэж өргөн ноосон бүс бүсэлсэн цагдаагийн комиссар 4 цэрэг нэг баг дарга дагуулж орж ирлээ. Сэтгэл түгшин байсан хүмүүс айн сандарцгаана. Хөлгийн эзэн таних комиссар өөдөн очоод юу болоо вэ? Лав андуурсан байхаа гэж хэлв. Эрхэм Морел хэрвээ андуурсан байвал учир нь даруй олдно гэж комиссар хэлээд. Харин одоо надад баримтлах тухай тушаал өгсөн болохоор би харамсаж байгаа боловч энэ үргэн гүйцэтгэх ёстой. Та нарын хэн чинь Эдмонд Данц гэдэг эрхэм үү дээ гэж асуулаа. Хүмүүс цөмөрөн Эдмонд харахад сэтгэл нь ихэд хөдөлсөн Дантес толгой дээгүүр урагшангараад би байна. Танд юу хэрэгтэй вэ гэж асуулаа. Эдмонд Дантес таныг би хуулийн нэрийн өмнөөс баримтжилж байна гэж комиссар хэлэхэд Дантсын царай баг зэрэг зэвхээрч баримтлахыг яалаа гэж намайг баримтжилж байгаа юм бэ гэж өөдөөс нь асуув. Мэдэхгүй. Гэвч эхний байцаалт дээр та бүгдийг мэдж болно. Яах чаргагүй гэдгийг Морел ойлгов. Өргөн ноосон бүс бүсэлсэн комиссар бол хүн биш. Дуу аниргүй хуулийн биелэл болсон дүлий хүйтэн төмөр хөшөө юм. Харин өвгөн Дантес комиссар өөд үсрэн очлоо. Эцэг эхийн зүрх ойлгон мэдэж чаддаггүй зүйлүүд байдаг юм. Тэр гуйж мөргөв. Нуснууд юмсан гойжуулан гуйсан боловч нэмэр болсонгүй. Гэвч энэ гаслан гүнгийг комиссарч хүртэл мэдрэхээр тийм их байлаа. Эрхэм та тайвшир. Таны хүү 20 гайлын ямар нэг зааврыг биелүүлээгүй байж болох юм. Хэрэгтэй юм тайлбарлан хэлж өгчхөд л дорон суллагдаад ирнэ гэв. Кадрус хөмсгөн зангидан гайхсан дөр үзүүлэн зогсож байгаа Данглераас юу болж байгаа нэ гэж асуув. Тэгэхэд Данглер би яаж мэддэг юм гэж хариулаад би бас л чамтай адилхан юу болж байгааг нь хараад гайхаа зогсож байна гэв. Кадрус Фернаныг нүдэрэн ирсэн боловч цаат нь алга болчихсон байв. Тэгэхэд өчигдрийн болсон явдал нь түүнд аимшигтай тодорхой харагдаж болж байгаа эмгэнэлт явдал сэтгэл мэдрэлийн бүрхэж байсан өчигдрийн согтуурлын бүрхөвчийн хуу татан авч хаях шиг болов. Энэ чинь өчигдөр та хоёрын ярьж байсан зүйлийн үр шиг үсттэй гэж тэр сөнг дуугар хэлээд тэгвэл энэ явдлыг санаачилсан хүмүүст гаслан болно доо. Үүнд ямар ч шохоорхмоор юм алга. За үгүй дээ. Намайг тэр бичгийг ураад хайчихыг чи өөрөө үзсэн шүү дээ гэж Данглер хэлэхэд Кадрус чи түүнийг ураагүй зөвхөн булан руу хайчихсан. Тэгээд л гүйцсэн шүү дээ гэж хэлв. Дуугүй. Чи юу ч хараагүй, согтуу байсан. Фернан хаана байна гэж Кадрус асуухад би яаж мэдэх юм? Өөрт нь хэрэг болоод л явчихсан байлгүй. За яшиг. Тэми юмар яах вэ? Золгүй өвгөн дээр очиж туслая гэж Данглер хариулв.
Дантес энэ завсар найз нөхөдтэйгөө инээмсэглэн гар барьж амжаад цэргүүдээр очихсан байлаа. 50 байцгаа, учир нь олдно. Би шоронд жорохгүй байх гэж хэлв. Тэгэхэд дөөний өөд дөхөн ирж явсан Данглер үгийн тусч аваад "Тэгэлгүй яахав. Тэгнэ гэдгийг би баталхад ч бэлхэн байна" гэж хэллээ. Дантес шатаар буухад өмнө нь комиссар хоёр талд нь цэргүүд явв. Хаалга онгойлгосон сүйх тэрэг босхны дэргэд хүлээж байв. Дантес сүйх тэрэгэнд ороход араас нь комиссар ба хоёр цэрэг суув. Хаалга хаагдаж сүйх Марселийг чиглэн давхилаа. "Баяртай Дантес, баяртай Эдмон" гэж Мерседес өөдрөө гүн хашгирав. Баригдсан залуу болзоод хүүхний шаналсан зүрхнээс гарсан энэ цорхирон уйлах мэт сүүлчийн дууг сонсоод сүйх тэрэгний цонхоор шагааж "Баяртай Мерседес" гэж хашгираад гэгэн Николайн цайзын булан тойрч алга болов. "Та нар намайг эндэн хүлээж угаарай. Би хамгийн түрүүнд дайралтсан тэргэнд сууж Марсел ороод мэдээ авчиръя" гэж хөлгийн эзэн хэлэхэд цөм нэгэн дуугаар "Яв, бошуухан яваад бошуухан эргэж ир" гэж хашгирцгаалаа. Хоёр дахь хүнийг явсны дараа цугласан олон хэдэн минут гунхран чимээгүй байцгаав. Эдмоны аав Мерседес хоёр тус тусдаа гашуудалд давтагдан байснаа сүүлд нь бэвинийгэн харж адилхан нэг цохилтонд нарвигдсан хоёр болохоо мэдэрч өөдөөдөөсөн гүйж тэврэлдэв. Энэ үед Фернан танхимд орж ирээд аяг ус хийж угаад сандал дээр суулаа. Хажуугийн сандал дээр Мерседес санамсаргүй суув. Тэгэхэд Фернан өрн ирэхгүй аяндан сандлан түүнээс холдуулав. "Тэрв" гэж Каталан залуугаас нүд салгалгүй ширтэж байсан Кадрус Данглерт хэлв. Тэгэхэд Данглер "Үгүй байх. Тэгж чадхааргүй тэнийг амтан. Гэхдээ тийм юм хийсэн хүнд нүгэл болог" гэж Данглер хариу хэлв. "Чи түн зөвлөгөө өгöd байсан хүнийг мартчихаа шив" гэж Кадрус хэлэхэд Данглер "Күир. Зүгээр л дими ярьж байсан юмны төлөө хариуцах хэрэг болох нэ" гэж хариуллаа. "Хариуцах л ёстой. Тэр дими ярьсан юм чинь хизээ нэгэн цагт хүний толгой дээр очино та." Дөөний зэрэгцээгээр зочид Дантсын баримтлагдсан тухай дур дураараа тайлбарлан ярьж байв. "Ингээд Данглер та энэ тухай юу гэж бодож байна?" гэж нэгэн хүн асуув. "Би түүнийг ямар нэгэн хориотой бараа авчирч хаагүй байгаадаа л гэж бодож байна" гэж Данглер хариу хэлв. "Гэхдээ Данглер та нягтлан бодохын хувьд энэ тухай заавал мэдэх ёстой шүү дээ." "Тийм ээ, тэгэлгүй яахав. Гэхдээ нягтлан бодох хүн зөвхөн өөрт нь мэдэгдсэн юмыг л мэдэж суудаг юм шүү дээ. Бид хөвөн цаас авчирсан гэдгийг мэдэж байна. Бид Александред Пастериас, Смирнад Паскальяс ачаа авсан. Үүнээс өөр мэдэх юм алга." "Оо, одоо би саналаа" гэж горилог тасраагүй байсан золгүй өвгөн шивгнээд. "Өчигдөр надад хайрцаг кофе цай авдар тамхи авчирсан гэж ярьж байсан шүү." "Харж байна уу? Тийм л байх ёстой. Бидний эзгүй хоорондоор гайлынхан ирж фрауныг нэгжиж үзээд хориултаа бараа олж илдэ" гэж Данглер хэлв. Мерседес үүнд итгэсэнгүй. Удаан тэсвэрлэн барьж байсан гаслан нь гадагшлан учир зүггүй цорхирон уйллаа. Зүгээр. Итгээд л хүлээж сууя" гэж өвгөн жохом юу ярьж байгаагаа ч мэдэхгүй хэлв. "Хүлээж сууя" гэж Данглер давтан хэллээ. "Хүлээж сууя" гэж Фернан хэлэх гэсэн боловч хоолой дээр нь тэгэлчгээд зөвхөн уруулан хоосон хөдлөв. Морлийн эрхийг харуулж байсан нэгэн хүн "Эрхмүүдээ, эрчүүдээ, сүйх тэрэг, Морил, Тэрлав сайхан мэдээ авчирч яваа байх" гэж хашгирлаа. Мерседес өвгөн эцэг хоёр хөлгийн эзнийг угтан гүйв. Тэд үүдэн дээр дайралтахад Морлийн царай тун цонхгөр байлаа. "За, юу гэж байна?" гэж тэр хоёр нэгэн зэрэг асуув. "Найс нөхөд минь" гэд хөлгийн эзэн толгоогоон сэгсэрч "Бидний бодсноос үлэмж сүрхий хэрэг болжээ" гэв. "Ирхэн Морил, түнд ямар ч буруу байхгүй" гэж Мерседес дуу алдав. "Би бас үүнд итгэж байна. Гэхдээ түүнийг буруутгаж байна" гэж Морлийн хариулахад "Юунд тэрв" гэж өвгөн Дантес асуув. "Түүнийг
Бонапартын төлөөлөгч гэж байна. Миний өгүүлж байгаад холбогдох тэр үеийг уншиж байсан сонсогчд бол энэ ямар аимшигтай ял байсныг мэднэ. Мерседес ордуу тавьж өвгөн сандал дээр унан тусав. Та нар намайг хуурччихтэй, Данглер, тэрхүү тоглоомоо хэрэгжүүлчихжээ. Гэхдээ би хөөрхөн өвгөн болзоо дахин 2 уй гашуугаар үхээсэй гэж хүсэхгүй байна. Би одоохон тэдэнд бүгдийг хэлнэ гэж Кадрус хэлв. Дуугүй азгүй золиг гэж Данглер хашгираад гарын шүүрэн авч хэрв чи аминда хайртай бол дуугүй бай. Дантас гин буруугүй хүн гэж хэн чамд хэлсэн юм? Хөлөг онгоц Элба арлын дэргээ зогсож Дантас эрэг дээр гарч Порто Феррайод бүтэн өдөр байсан. Хэрв түүнээс эдмөрийн баримт болох ямар нэгэн захидал олдвол яана? Тэгвэл түүнийг хамгаалсан хүн бүрийг тэрнтэй хоршоо хойволдог гэж шийтгэн шүү дээ гэж хэлв. Хувай хичээхэн авьяасаар дутна гэж байхгүй Кадрус энэ бүхний үнэнтэй болохыг ойлгож Данглерөөд арга ядарсан байдлаар хараад урагшаа алхахын оронд 2 алхам хойш ухрав. Хэрвээ тийм бол хүлээцний гэж аман дотроо шивгэнлээ. Тийм ээ, хүлээцний. Хэрв гин буруугүй бол түүнийг сулсан тавина. Буруутай байх юм бол өөрсдөө ховлдогчдын төлөөнөө хэрэгт барьж өгөөд яах вэ? Гэж Данглер хэллээ. Тэгвэл явъя. Би энд байж чадахгүй. Тэгэхэд хамт гарах хань олдсондоо баярлсан Данглер тэгье. Явсан дээр байх. Эд Ян дураараа болцоог гэв. Хүмүүс цөм тарж одлоо. Фернан бас л Мерседесийн ганц төшиг болж үлдээд түүнийг сугадан Каталаны зүг явлаа. Данцын нөхөд эцэж туйлдсан өвгнийг Миланы мод тулгамжны тэнд байдаг гэр өөд нь аваачив. Данцыг Бонапартын төлөөлөгч гэж баривчилсан тухай мэдээ тэр даруй хотод яар тархав. Морил өөрийн нягтлан бодох Кадрус хоёрыг гүйцэж ирээд хэн тэгнэ гэж бодох вэ, Данглер? Хэн тэгнэ гэж бодох вэ? Гэж хэлв. Морил хоторж хааны прокурорын туслах эрхэм Дэ Вильфорто танилын хувьд Данцын тухай шинэ мэдээ олж сонсохоор яаран явж байжээ. Эрхэмсэг та юу гэсэн бэ? Дантас ямар ч шалтгаангүйгээр Элба арлын дэргэд зогссон гэж би танд хэлсэн шүү дээ. Энэ зогсолт надад сэжиглэлтэй санагдсан юм гэж Данглер хэлв. Та өөрийнхөө энэ сэжиглэлийн тухай надаас өөр хүнд ярьсан уу? Яаж болох вэ? Гэж Данглер намдуухан дуугаар хэлээд. Түүний дэргэд алба хааж байсан таны аавгаах Поликар Мориллиг мэдэх учраас би танаас сансан бодсноо нуудгүй гэдгийг та мэдэн шүү дээ. Бас таныг Наполеоныг өрөвдөн харамсдаг гэж сэжиглцгээдэг. Би Эдмон та хоёрт хор болох вэ гэж айлгүй яах вэ? Захирсан эзэндэн хэлээд өөр бусад хүнээс үхтлээ нуух зүйл байдаг юм шүү дээ гэж хэлв. Зүйтэй Данглер, зүйтэй. Та үнэнчгүй юм. Хөөхөө Дантес, фараоны ахмад болчихвол таныг юу гэж үзэх вэ гэдэг тухай би аль түрүүн санаа тавьчихсан шүү. Яаж тэрв? Би Дантесаас таны тухай юу гэж бодож байгаа хуучин ажилд нь хэвээр байхыг зөвшөөрөх үү гэж асуусан. Яагаад ч юм бөөмөд та хоёрын дунд хүйтэн харьцаатай юм шиг надад санагдсан. Тань тэгээ тэр юу гэж хариулсан бэ? Чухам ямар явдал болсноо надад хэлээгүй. Харин нэгэн цаг танд үнэхээр буруутснаа хэлээд хөлгийн эзний итгэсэн хүнд хизээж итгэж явнаа гэж байна билээ. Хуурамч дүр үзүүлэгч гэж Данглер шивгэнлээ. Хөөхий Дантес, сайн хүн байсансан гэж Кадрус хэлв. Тийм ээ. Гэхдээ одоохондоо фараон ахмадгүй болчихлоо гэж Морил хэлэхэд бид 3 сарын дараа аян замд гарах болохоор тэр хооронд Эдмоныг сулжчих мэдэх юм шүү дээ гэж Данглер хэлв. Тийм ээ. Гэвч тэр хүртэл би танд зүтгэж болно гэж Данглер хариулаад би алсын аяллаа ямар ч ахмадаас дутахгүйгээр хөлөг онгоц жолоод чадна гэдгийг та мэдэн шүү дээ. Тэгэд ч бас намайг авбал Эдмоныг шоронгоос гарч ирэхэд баяр хүргэх хүнтэй байх нь танд ашигтай. Тэгээ тэр өөрийн байрыг би өөрийн байрыг эзлээд л гүйцээ гэв.
Танд баярлалаа, Данглер. Үнэхээр зөв арга байна. Тэгэхээр командлыг хүлээж ав. Би танд онцлог олгож байна. Зарим нэгэн хүнд ямар ч азгүй явдал тохиолдлоо гэд ажил хэрэг хохирох ёсгүй. Ачаа буулах явдлыг сайн харж байгаарай. Гэв. Эрхэм Морил санаа бүүзав. Харин хөөрхөн Эдмонтой уулзж болгосон болов? Би одоо үнийг мэдье. Эрхэмдээ Вилбортой уулзч баригдсан хүний төлөө хэдэн үг хэлхийг оролдъё. Тэр бол нэрд гарсан реалист хүн. Гэхдээ реалист ч вэ, хааны прокурор ч вэ хүн юм хонь. Тэгээд бас тийм ч муу санаатай хүн биш дээ. Үгүй, муу санаатай хүн биш. Гэхдээ нэр төрд дуртай хүн гэж би дуулсан энэ ч л баг адилхан юм да. За яах вэ, харан байж болъё гэж Морил санаа алдан хэлээд онгоцон дээр очив. Би удахгүй ирнэ гэд тэр шүүхийн байшин өд явлаа. Ажил хэрэг ямраар эргэж байгааг харж байна уу гэж Данглер Катрост хэлээд чи бас л Данциг өмөрөх санаатай хэвээрээ байгаа юу гэж асуулаа. Үгүй гэсэн ч тийм тоглоом ийм уршигт хүргэнэ гэдэг аимшигтай байна. Хэн тоглоом хийсэн юм? Чи биш? Би биш? Харин Фернанд байна. Чи намайг тэр зурвсыг хайчихсан гэдгийг мэдэн шүүд. Тэр ч байтугай ураад хайчихсан шиг санагдаж байна. Үгүй. Мухлагийн буланд хамхиад хайчихсан нь би одоо харж байна. Зурвсыг тэр буландаа л байгаад байгаасаа гэж хүсэж байна. Одоо яа гэхэвдэ? Фернанд түүнийг аваад хуулж бичсэн буюу эсвэл хуулж бичүүлээд эсвэл ингэж ажил боллогүйгээр ашиглажсан байж мэднэ. Бурхан минь, миний бичснийг явуулчихсан байвал яана. Бичгийн хэвийг өөрчилж бичсэн минь сайн болж. Тэгээд чи Данцыг хуйлдагч гэж мэдэж байсан юм уу? Би юу ч мэдээгүй. Зүгээр л тоглоом хийж байсан юм гэдгээ хэлсэн шүү дээ. Гэтэл тоглоом хийж угаад үний юм хэлж гэж. Тэглээ яалаач. Энэ бүх явдал болохгүй байх буюу үгүйдэл би энэ хэрэгт оролцохгүй байхын тулд юу ч хайрлахгүйсэн. Энэ хэрэг бидэнд золгүй явдлаар төгсгийг чи үзнэ Данглер. Хэрвээ энэ хэрэг хэн нэгэн хүнд муу явдал авчрах юм бол хийсэн жинхэнэ буруутанд нь л авчирна биз. Тэр буруут нь Фернанд болохоос бид биш шүү дээ. Бидэнд ямар золгүй явдал тохиолдох гэж бид зөвхөн тайван сууж нэг ч үг дууралгүй байх хэрэгтэй. Тэгвэл аянга цахилгаан хажуугаар өнгөрөн гарах болно. Тэхэл болтугай гэж Кадрус хэлээд Данглер руу толгой дохиж Малианы тармил модот удамжийг чиглэн юм дэхэд санааширсан хүнд байдаг шигээр толгоогоо санжигнуулан хамар дорон юм бутнан явлаа. Зя ингээд хэрэг явдал миний бодсноор болдог юм байж. Би төр зур боловч ингээд ахмад болчихлоо. Харин энэ муу тэнэг Кадрус элдвэ юм ярихгүй дуугүй байгаад байж чадвал үрд ахмад байх болно. Харин үнэн шударгын шүүх Данцыг өөрийн савраас тавьчихвал гэвч үнэн шударгын шүүх бол үнэн шударгын шүүхтэй. Би түнд бүрэн найдаж болно гэж Данглер инээмсэглэн бодож явлаа. Тэгээд завинд үсрэн сууж хөлгөн эзэн уулзахаар болцсон Фраун онгоцсод явахыг тушаав. 6. Вангийн прокурорын туслах. Мөн тэр өдөр тэр цагт мэдүү зориглолт булгийн өдөөс харсан Гранкур гэдэг гудамжинд уран барилгач Пюжигийн барьсан нэгэн язгууртны байшинд бас л гэрлэх ёслол хийж байв. Гэвч энэ баяр ёслолд оролцогчд бол жирийн хүмүүс, усан цэргүүд биш, харин Марселийн дээд язгууртны хүрээлэнгийн хүмүүс байлаа. Эд бол засгийн эрхийг хууль бусаар булагчин үед халагдсан хуучин хэрэгэм зэрэгтэн Францын аримаас Кондигийн аримд орвож ирсэн зэргийн хүмүүс бас залуучууд байв. Хэдийгээр хүүхдүүдийн оронд 4-5 хүнийг цэрэгт хөлслөн явуулсан боловч бас л тэднийг цэрэгт татчихж магадгүй гэж айсаар байгаа тэдний эцэг хүүхдүүдэн 5 жил цөллөгт явуулж зовлон тамтан болгоод дахин сэргэн тогтсны 15 жилийн дотор бурхан болгож хувирах ёстой тэр нэгэн хүнийг үзэн ядах үзлээр хүмүүжиж байв. Францын өмнөд хэсэгт 500 жилийн туршид улс төрийн дайсагнал, шашны дайсагнал болон гүнзгийрж байсан учраас энэ баярт оролцож байгаа хүмүүсийн яриан тэр үедээ хамгийн их хэмжээгээр тачаатсан байдалтай байлаа. 120 сая албад харьяат нар нь 10-аад хил дээр түнд
Наполеон Мандатава гэж хашгирч байсан үе өнгөрч бүхэл бүтэн их газрыг захирч байсан эзэн хаан 5-6 мянган хүнтэй Эльба арлын хаан болсны дараа энэ нарт оролцогчид тэр хүнийг Францаас үр зайлуулагдаж хаан ширээнээс үрд мөнх огцорсон мэт бодож байжээ. Хуучин хэрэгэм зэрэгтэнгүүд түүний улс төрийн алдааг дурсан ярилцаж, цэргэн хүмүүс Москва, Лейпцигийн тухай шүүмжлэн хэлэлцэж, хүүхнүүд Жозефинагаас салсан тухай нь ярилцгааж байв. Ганц хүний уналт биш, харин бүхэл бүтэн журам зарчим устгагдж байгаа явдалд баярлагсад энэ реалист бүлэг өөрсдөд нь шинэ амьдрал эхэлж, хар дарсан аимшиг зүуднээс сэрсэн мэт санагдаж байжээ. Энгэр дээрэн гэгэн Людвигийн одон зөөсөн жавхаатай нэгэн өвгөн 18 дугаар Людвиг вангийн төлөө уух санал гаргав. Энэ бол Бэлдэ Сен Мирам байлаа. Гартилийн хөгдмөл Францын ван бөгөөд дахинулагчийн төлөө өргөсөн энэ хундагыг баяртай хүлээн авцгааж, англичуудын заншлаар цөмөрөн хундаг өргөж, хүүхнүүд барьж явсан цэцгэн ширийн дээгүүр тараан тавилаа. Ийхүү нэгэн сэтгэлээр хөөрхөн бараг л утга уян гэлтэй байлаа. Хүйтэн харцтай, нэмгэн уруултай, бие авч явах нь язгууртны байдалтай хэдийгээр 50 настай боловч бас л үзмжтэй хэвээр юм байгаа Сен Миран хадагтай. Харгислын үед манай эртний орд харшийг зүсэм талхаар худалдан авч бидний хөөн зайлуулад бидний эсрэг дур зоргоорон аашлахад бид тайван сууж байсан тэрхүү хувьсгалчид өнөөдөр энд байгаасан бол бид нуран унаж байсан хэмжээлшгүй эрхт ёсонд үнэн ч хിവэрэ үлдсэн болохоор үнэхэрийн амби хайрлахгүй явдал нь манай талд байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх байсан та. Биднийг хоосорч байхад тэд мандажгаа наранд баяр хүргэж хөрөн хогшил цуглуулж баяжиж байсан юм. Тэд бас манай ванг үнэхэрийн эвгэл Людвиг байсан гэдэгт харин засгийн эрх булан авагчаан хизээд хараал идсэн Наполеон хിവэр үлдэх юм гэдгийг хүлээн зөвшөөрөх байсансан. Тийм биздэ Де Вильпор гэж хэлв. Хадагтай та юу айлдав? Уучлаарай би дуулсангүй гэхэд дөрөв тундаг өргсөн өвгөн хүүхдүүдийг зүгээр байлгаа хөгшөн. Өнөөдөр тэд сөйлж байгаа болохоор улс төрийн бодлогод оролцох завгүй байна гэж хэлв. Уучлаарай ээжээ гэж хонгор шар үстэй ээлдэг зөөлөн нүдтэй залуухан гоо охин хэлээд эрхэм Де Вильпорыг би саатуулчихлаа. Эрхэм Де Вильпор ээж тантай ярих гэж байна гэж хэлв. Миний дуулаагүй асуултыг хадагтай дахин хэлэхэд дургүйцэхгүй бол бид хариулахад бэлхэн байна гэж эрхэм Де Вильпор хэлв. Рене би чамайг уучлая гэж хадагтай эвэргүй инээмсэглэн хэлэхэд түүний хүйтэн сарайд тийм инээмсэгэл тодорхой нь хачин жигтэй байлаа. Эмэгтэй хүний зүрх заншил болсон үзэл хэвэн байдалд автагдсан байлаа ч гэсэн түүн дотор үр шимтэй амьд болон үлддэг бөгөөд түүн дотор нь бурхан их хүний хайр сэтгэлийг хийж өгдөг ажээ. Би ярьж байна Вильпор. Бонапартчууд бидэн шиг итгэлтэй, бидэн шиг үнэнч шударга, бидэн шиг амбиен хайрлахгүй байж чадахгүй юм гэв. Хадагтай минь. Тэдэнд бидний тэр бүх чанарыг орлох нэг чанар бий. Энэ бол улайран итгэх явдал юм. Наполеон бол өрөндийн Магомед байгаа юм. Эдгээр доод гаралтай боловч нэр төр дуртай хүмүүс бол тэр хүн зөвхөн хууль тогтоогч захиран тушаагч биш, бас бэлэг тэмдэг, тэгш ёсны бэлэг тэмдэг юм. Тэгш ёс гэж хадагтай дуулдаад Наполеон тэгш ёсны бэлэг тэмдэг гинэ. Тэгвэл эрхэм Де Робеспьер юу болох вэ? Тэгэхээр та түүний байрыг булан авч Корсик хүнд өгөх гэж байх шиг надад санагдаж байна. Засгийн эрхийг хууль бусаар болоож авсан л хангалттай юм биш үү? гэв. Үгүй дээ хадагтай минь гэж Вильпор татгалзаад би тэр хоёрыг өөрсдийн байранд хэвээр үлдээж байна. Робеспьерийг 15 дугаар Людвигийн талбай дахь цаазын эндэр дээр, Наполеоныг Вандомын талбай дахь баган дээр нь тавина. Тэр хоёрын нэгнийг гаргасан тэгш ёс басамжлан бууруулж, нөгөөтгийн тогтоосон тэгш ёс өргөмжлөн мандуулсан юм. Нэг нь ванг цаазын заазуурт аваач хэмжээнд хүртэл бууруулж, нөгөөх нь ард түмнийг вангийн ширээнд хүртэл өргөмжилсэн юм гэснэн Вильпор нэмсэглэн
Гэхдээ энэ нь тэр хоёрыг хоёулаа бузар хувьсгалчид болгоход нь Францын хувьд аз завшаантай 2 өдөр болох Термидор сарын 9814 оны 4-р сарын 4-нийг ёс журам ба хэмжээлшгүй эрхт ёсны талынхан заавал тэмдэглэл зөх баяр болгоход саад болохгүй юм. Наполеон нэгмсэн унгаагцсан мөртлөө талдаа хичээнгүйлэн зүтгэх хүнийг байлгаж чадаж байгаа нь бас үүгээр тайлбарлагдана. Хадагта та юу гэхэв? Кромвель бол Наполеоны талд ч хүрэхгүй шахан байсан боловч бас л өөрийн талын хүмүүстэй байсан шүү дээ гэж хэлв. Энэ бүгд хувьсгалаар өгөгддөг гэдгийг Вильбер та мэдэн шүү дээ. Гэхдээ би таныг уучлж байна. Хувьсгал сэтгэлгүй байж Жирондын хүү байж болохгүй шүү дээ. Гэхэд Вильберийн царай уулаж миний эцэг Жирондыч байсан үнэ. Гэхдээ миний эцэг ванг цаазлахын төлөө саналаа өгөөгүй юм. Эцэг минь харгислын өдрүүдэд бас л та нар шиг хөөгдөн зүдэрч таны эцгийн толгой өнгөрөн ойцсон тэр цаазны эндэр дээр арай толгоогоо тавьчихаагүй юм а. Гэв. Тийм ээ гэж энэ цусд дуртгалан ямар ч тэмдэг царайд нь илрээгүй хадагта хариулаад. Харин тэд Эрстэс 2 зарчмын төлөө цаазын эндэр дээр гарах байсан юм. Би нотлохыг нь хэлээд өгье л дөө. Манай бүх гэр бүл хөөгдсөн бурмаанчуудад үнэн шударга хэвээрээ байхад харин танаа эцэг шин засгийн газарт нээлж эргэн нуартай Жирондыч байсан бол харин 30 нуартай сенатч болсон юм. Гэв. Ээжээ, та бид муухай цагийг дурсан ярихгүй шүү дээ гэж тохиролцсон штэ гэж Рена хэлв. Эрхэм хадагтай гэж Вильбер хэлээд би дээсэн мэрэн авахтай санал нийлж байна. Өнгөрсөн явдлыг мартахыг бид хоёр танаас хүсэнгүй. Бурхан ч түүний өмнө хүчгүй тийм зүйлийг шүүмжлэн хэлцээд яахав? Бурхан ирээдүйг өөрчлөн байгуулах чадалтайгаас биш өнгөрсөн юмыг яаж өөрчилж чадахгүй. Бид өнгөрснөөс зайлан салж чадахгүй ч гэсэн түүнийг халахвчилж чадна. Жишээлбэл би эцгийнхэн үзэл бодлоос татгалзаа зогсоогүй нэрийн зүхээсээ татгалцсан. Миний эцэг Бонапартч Нуарте гэдэг байсан ба одоо ч хэвээрээ байгаа байж болох юм. Гэтэл би реалист. Намайг Де Вильбер гэдэг. Хөгшин царсны хувьсгалч шүүс нь хатаж байг. Харин та бол зөвхөн түүнээс салбарлан гарсан боловч түүнээс бүрэн салчхыг хүсэхгүй байгаа мөчрийг харж байна. Гэв. Сайн байна Вильбер. Сайн байна гэж бэл хашгираад зүйтэй хэллээ. Би түүнийг өнгөрсөн явдлыг мартаач гэж үргэлж ятгадаг юм. Гэвч ямар ч амжилт олдоггүй. Та бол бүр илүү аз жаргалтай болно гэж найдаж байна. Гэхэд хадагтай Сен Миран. За яахав? Өнгөрсөн явдлыг мартцгаая. Би ч бас мартмаар байна. Гэвч Вильбер ирээдүйд говьшгүй байх ёстой. Бид таныг эрхэмсэг эзний өмнө хариуцна гэж ам өгсөн ба эрхэмсэг эзэн таны өнгөрсөн явдлыг одоо би мартаж байгаа шиг бас мартахыг зөвшөөрсөн болохыг Вильбер та бүү мартаарай. Гэснээр түүнд гараан өгөөд харин таны гарт ямар нэгэн хойволдогч итгээд орж ирэвэл таныг хойволдогчтой холбоотой байж мэдэх гэр бүлээс гаралтай гэдгийг мэдэх учраас өөрийг тань улам хатуу чанга мушгиж байх болно гэдгийг санаж байгаарай гэж хэлэхэд Вильбер эрхэм хадагтай минь. Миний эрхэлж байгаа үүрэгт ажил ялангуяа бидний амьдарч байгаа энэ цаг үе намайг хатуу ширүүн байхыг шаардаж байна. Би ч өөрөө хатуу ширүүн байх болно. Би улс төрийн хэрэг хэдэн удаа шүүсэн. Энэ талаар би өөрийгөө хэн болохыг үзүүлсэн. Гэхдээ энэ маань сүүлчих биш нь харамсалтай гэж хэлв. Та тэгж бодож байна уу? Гэж хадагтаа асуулаа. Би үүнээс болгоомжилж байна. Эльбарл Францад дэндүү ойрхон байдаг. Манай нутгийн эрэгт Наполеон баг харагдж байгаа явдал нь түүнийг талархагчдад горилго төрүүлсээр байна. Марсельд хагас цалинтай цэргийн хүмүүс бужигнаж, цаг ямагт реалистуудтай маргалдах шалтгаан хайж байна. Ийм учраас дээд язгуурын хүмүүсийн дотор халс тулдах, жирийн ардын дотор хутгалдах явдал их гарч байна. Тийм ээ гэж Де Сен Мираны хуучин найз Де Арто гүнгийн Кармегер Де Салви гүн хэлээд ариун холбоо түүнийг өөр газар шилжүүлэх санаатай байгааг та нар мэдэхгүй гэж үү? Гэхэд нь тийм ээ, биднийг Парисаас явхад тэгж ярилцгааж байсан. Гэхдээ тэгээд хаашин шилжүүлэх юм бол гэж Бэл асуув. Гэгэн Элинаров гинэ? Шүкс үгүй гэж хадагтаа асуув. Эндээс 2000 бэрт байгаа Экваторын цаадах нэг арал гэж гүн хариулв. Сансан ёсоор бүтэх болтугай. Тэм хүнийг өөрийн төрсөн Корсик хүргэн хүн захирч байгаа Неапол
хүүдэн хаан тус болгож өгөхөөр завдж байсан Итали 3-ын дунд байлгана гэдэг бол тэнэг хэрэг гэж Вильбурын хэлдэг зөв байна. 1814 оны гэрээ байгаа болохоор тэр гэрээг зөрчихгүйгээр Наполеонд хүрч болохгүй нь харамсалтай юм гэж Вильбур хэлэхэд Ди Салвие гүн тэр гэрээг аяндаа л зөрчинэ. Хөөхи энгийн ски бэлийг буудах тушаал өгөөд төдийлөн ясархаагүй хүндэ гэж хэлэхэд Бэйлийн хатан за одоо шийдлээ. Ариун холбоо Европыг Наполеоноос салгаж, Вильбур Марсилийг түүний талынхнаас салгаж өгнө. Эсвэл Ван хаанчлан, эсвэл үгүй. Хэрвээ тэр хаанчилж байх юм бол төр нь хүчтэй байх ёстой бөгөөд албан ажлыг гүйцэтгэгчд нь говьшгүй байх ёстой. Зөвхөн ийм баймааж нь хортмоо явдлаас урьдаа сэргийлж болно гэв. Хадагтай минь гэд Вильбур нэмсэглэн Вангийн прокурорын туслах бол хортмоо явдлыг болж өнгөрсөн хойно олж үздэг нь харамсалтай гэж хэлв. Тэгвэл түүнийг засаж залруулах ёстой. Бид хортмоо явдлыг засаж залруулдаггүй түүний төлөө шөөл авдаг юм. Тэгээд л тэр гэж хэлмээр байна. Эрхэмдээ Вильбур. Биднийг Марсельд байх хугацаанд нэг сонин хэрэг таслахыг хичээгэж. Би тийм шүүх таслах ажиллагаа ердөн үзээгүй. Улсууд их сонин байдгийм гэж ярьцгаадаг юм гэж Ди Симран авхаан найз Ди Салвие гүнгийн охин залуу сайхан бүсгүй хэлэхэд Вангийн прокурорын туслах тийм ээ нэрэж сонин шүү гэж хариулаад энэ бол зохиомол дуураймал эмгэнэлт явдал биш. Үнэхэрийн үнэн явдал. Зовж зүдэрч байгаа хүний дүр үзүүлж байгаа биш, жинхэнэ зовлон зүдүр байдаг юм. Таслан шийтгэх хурлын төгсгөлд таны харах хүн бол жүжиг тараад гэртийн харж гэр орныхонтойгоо орой хоолоо идээд маргааш бас дахин тоглохоор тайван хэвтэхгүй харин алуурч хүлээж байгаа шорон руу хүргэгдэн очино. Тэгэхэр сэтгэл ихэд хөдлөх юм үзхийг хүсдэг афган нарт бол тэрнээс илүү сонин зүйл гэж байхгүй байх. Хэрвээ тийм учрал тохиолдвол би түүнийг ашиглахгүй өнгөрөхгүй гэдэгт сэтгэл бүү зов гэв. Бид үгийн сонсоод дагжин чичирч байдаг. Гэтэл энэ хүн инээж байна шүү гэж Рене хэлээд царайн зэвхэрлээ. Та юу гэж айлдаж байна? Энэ бол өрсөлдөөн. Би улс төрийн ба бусад хэрэгтэнд 5-6 удаа алхал оноохыг шаардсан. Харанхуйн дунд хичнээн хутга билүүлэгдэж эсвэл миний өдөөс хэдийн зангачсан байгааг хэн мэдхэв? Бурхан минь, та нэрнгээсээ ярьж байна уу? Эрхэмдээ Вильбур гэж Рене хашгирахад Вильбур нэмсэглэн огт үннээсээ ярьж байна. Гүнгийн хатны сонирхон хүсэж байгаа миний нэр төрөм бодож хийдэг тэр сонирхолтой ажиллагаа бол надад зөвхөн аюул занлыг л ихсэгдэг юм. Дайсан өдөн сохроор давшилдаг энэ Наполеоны цэргүүд хизээ буудах буюу жадаар шахам боддог гэж юу? Өрдөм нүдэндээ хараагүй Орос, Австри, Унгар хүнийг зүгээр л алжчихдаг тэр цэргүүд өөрсдийн дайсан гэж үтсэн хүнийг алгатаан гарн чичирнэ гэж юу? Тэгтэн аюул занл зайлшгүй тохиолдно. Тэгэхгүй л манай ажил зөвтгөх юмгүй болно. Шийтгүүлж байгаа хүний нүдэнд хорсол занл гялцахыг харахтаа би өөрөө дөрүлзэн шатдаг. Энэ маань надад хүч чадал өгдөг юм. Энэ бол зарга зайлахаа биш харин тулдаа юм. Би түүнтэй тулдахад тэр биеийн хамгаалдаг. Тэгтэн би шин цохилт хийдэг. Тэгээд тулдаа маань ямар ч тулдааны адил ялд эсвэл ялагдлаар төгсдөг. Шүүх таслах хурал дээр үг хэлнэ гэдэг чинь энд аюултай явдал хүнийг хэлэмгээ болгодог юм. Хэрвээ намайг үг хэлсний дараа хэрэгтэн хүн нэмсгэлвэл би тодорхой бос хийсвэр муухай ярьжээ гэж мэддэг. Хэрэгтнийхэн үнэнхүү буруутаад итгэсэн эдмүрийн баримт гарган уран сайхан ярьсан үгийнхэн зохилтонд хэрэгтэн хүн толгоогоо бүхийлгэж уруу царайлан суухыг харахад прокурор хүний сэтгэл ямар их эд хавар дүүрнэгээ санана. Хэрэгтний толгоо бүхийн бүхийсээр ундаг юм да. Рене аяархан дуалдав. Ёстой ярьж байна да гэж зочдын нэг нь хэллээ. Манай үед эмэл хүмүүс хэрэгтэй дээ гэж өөр нэгэн хүн дуурахад 3 дахь шүүрэн авч Вильбур та сүүлчийн нэг хэрэг таслах хурал дээр бас сайхан байсан шүү. Эцгэн алсан новшиг санаж байгаа биз дээ. Тэгэхэд та түүнийг алуурчин гарт хүрэхээс өмнө бараг л аалж орхисон гэв. Эцгийн халагчдыг би харамсан өргөдөхгүй. Ийм хүмүүсийг шийтгэх хангалттай хүн шийтгэл алга гэж Рене хэлээд харин золгүй улс төрийн хэрэгтнүүд гэхэд
Тэд ард түмний эцэг болсон Ванг унгах чинь билүү эсвэл алахыг хүсдэг учраас 32 сая хүний эцгийг алахыг хүссэн хэрэг тэгэхээр уламж муухай хортой хэрэг хийж байгаа улс гэв. Ялгаагүй эрхэм Вильбер. Би танаас хүссэн хүний ялыг хөнгөвчлөн үзэж байхыг надад амлах уу? Гэж Рене хэлэхэд Вильбер их л ээлдэг нэмсэглэн бүү сэтгэл зов. Ялын төлөвлөгөөг хоёулаа бичиж баймц гэж хэлв. Хайр тохин минь гэж хадагтаа хэлээд өөрийнхөө нохоо шувуу алчуур зэргээр оролдож хожимынхоо нөхрийг ажил хэрэгэ явуулахад нь саад бүү бол. Одоо ч зэвсгийн оронд үг хэл хүндтэй болсон цаг. Энэ тухай латины цэцэн үг байдаг юм. Гэхэд зэвсгнээс үг хэл хүчтэй гэж Вильбер хэлв. Би латинаар нь хэлэх зүрх хүрсэнгүй гэж хадагтаа хариуллаа. Та эмч байсан бол надад таатай байх мэт санагдах юм гэж Рене үргэлжлүүлэн хэлээд цээрлүүлж залхаадаг бол надад сахиулсан тэнгэр байлаач гэсэн аимшигтай байдаг гэв. Вильбер хайр дурлалаар дүүрэн нүдээр харж энэрэнгүй сэтгэл Рене минь гэж шимгэнэн дуугарлаа. Эрхэмсэг Вильбер, манай мужийн зан суртахуун ба улс төрийн эмч байх болно. Охин минь энэ бол хүнд дүүрэг гэдэгт итгээрэй гэж Бэйл хэлэхэд энэ нь ч эцгийн гүйцэтгсэн үүргийг мартахад тус болно гэж чигээрийн зүтгэдэг хадагтаа хэлв. Хадагтаа минь гэд Вильбер уйтгартайхан нэмсэглээд миний аав гүй ядахтан миний бодоход өнгөрсөн үеийн төрөгдлөөсөн салж шашин ба ёс журмын талын үнэнч хүн намайг бодвол шилдэг реалист хүн болсон. Юу гэвэл тэр гин буруугаан хүлээсэн реалист. Би бол зөвхөн үнэн сэтгэлээсэн реалист болсон гэж найдах юм гэж Вильбер хэлээд шүүхийн хурал дээр гоцсойхон ярьж хаад тэр нь цугларсан олонд ямар нөлөө үзүүлж байгааг шалгах мэт тэнд цугларсан бүхнийг эргэцүүлэн харав. Зүйтэй Вильбер. Би энэ үгийг өржигдөр Тюльред Жирондичийн хүү Кондигийн арим алхааж байсан офицерын охин хоёр гэрвэл болох гэж угаад гайхсан ордны сайдад хэлсэн юм. Сайд ч миний хэлснийг сайн ойлгосон. Ван чөөрөн ингэж нэгдэх аргыг дэмжиж байна лээ. Бид хоёрын яриаг Ван чагнаж байгааг бид мэдээгүй байтал тэр өөрөө ярианд оролцож Вильбер хол явах хүн дээ. Энэ чигээ олсон залуу хүн миний талд байгаа юм. Дэсэн Мираных охин түүнтэй суулгах гэж байгааг дуулаад би талархсан. Түгээрж барахгүй өөрсдөө надаар ирж зөвшөөрөл байгаагүй байсан бол би ингэж тэдэнд зөвлөх байсан юм гэж хэлсэн шүү. Гэж гүн Ди Сильвиагийн ярихад баярлсан Вильбер Ван тэгжлийн үгүнтэн гэж асуулаа. Би танд Вангийн өөрийн хэлсэн үгийг дамжуулан хэлж байна. Хэрвээ Бэйл элен далангүй бай гэж бодвол хагас жилийн өмнө охин нь танд өгөх гэж бодож байгаа тухайгаан Ванд хэлэхэд Ван түүнд бас энэ үгийг хэлж байсныг хэлэх байх та. Энэ үнэн гэж Бэйл батлан хэлв. Тэгвэл би Вангийн ачийг хариулах ёстой. Вангийн төлөө бүхнийг хийнэ. Таны ийм байх чинь надад таалагдж байна. Одоо хувилагч гараад иргэл дээ. Тавтам орилог гэж хадагтаа хэлв. Миний хувьд ээж минь таны хэлснийг бурхан бүү сонсоосоо харин эрхэмсэг Вильбер зөвхөн хармааны хулгай, багахан дампуурал, аймхай өөрчингуудыг л илрүүлж байгаасаа гэж бурханд мөргөн. Тэгвэл би тайван унтаж чадна гэж Рене хэлэхэд Вильбер нээж энэ бол эмч хүнийг толгой өвдөх, сэвх татах, зөгийн татгуулах зэргийг эмнэж бай гэсэнтэй адил юм. Хэрвээ та намайг Вангийн прокурор байлгахыг хүсэх юм бол эмчийн алдар нарыг мандуулах амар өвчнийг ангаахыг хүсэж байгаарай гэж хэлв. Гэтэл яг энэ үед хувь тавилан Вильберийн хүслийг хүлээж байв гэлтэй зарцорж ирээд хідүүг чихэнд нь хэлв. Вильбер уучлалт гуйгаад ширээний цаанаас босон явснаа хэдхэн минут болоод их л сэтгэл хангалуун байдалтай нэмсэглэн буцаж ирлээ. Рене болзоо төхөн өөдөн бахархсан байдалтай харахад түүний цэнхэрнүүд нь хууц сахлаар хүрээлэгдсэн цайвар цагаан царайн дээр нь гялтганж энэхэн зур үнэхээр ч сайхан харагдаж байлаа. Түүнийг гинт гарсныхаа учрыг тайлбарлан хэлж өгөхийг Рене төсчөдөн хүлээж байв. Та тун саяхан эмч нөхөртэй байх юмсан гэж хүсэж байсан гэж Вильбер хэлээд Эскулапын шав нартай адил төстэй юм надад байна. Би олдсон цагаа ашиглаж чадахгүй. Намайг энд таны дэргэд байхад ч хүртэл бидний гэрлэх ёслол дэрж олоод ирэх юм. Гэхэд залуу бүсгүй баг зэрэг сэтгэл зовсон байдалтай. Таныг юу гэж дуудаа вэ гэж асуулаа.
Надад хэлсэн үнэн бол их л хүнд өвчтэй хүнээс болоод дууджээ. Үлэм зүрхий тохиолдол бөгөөд тэр өвчин айгүй бол цаасны эндэртч хүргэж мэднэ. Бурхан минь гэж Рене царайн зөвхөр хэлв. Та юу гинэ? Гэж зочид нэгэн дуугаар хэлв. Бонапартчуудын хувилдаанаас илүүчгүй дутуучгүй явдлын тухай яриа болж байх шиг байна. Нэрээ гэж үү дээ? Гэж хадагтай дуу алдав. Эрүүлсэн нууц мэдэнд бичсэн гэд Вильбер уншрон. Эзэн ширээ ба шашныг сүссэн дагагч би Неапол, Порто Феррайо ороод өнөөдөр хүрэлцэн ирсэн Фраун гэдэг хөлг онгоцны ахмадын туслах Эдмон Дантес Миратос засгийн эрхийг хууль бусаар булаагчид загтал авчирч өгөхөд түүнээс Парис төвлөрөн байгаа Бонапартын хооронд явуулсан загтал авч шиваг Вангийн эрхэм прокурор таны сонорт хүргэе. Хэрвээ түүнийг баривчлан авбал хэргийн баримт болох загтал түүний биеэс эсвэл эцгийнх нь эсвэл Фраун онгоц дээрх түүний тасалгаанаас олдно. Энэ загталд гарын үсэг зураагүй тэгээд бас танд гээгүй Вангийн прокурорт гэсэн байна шүү дээ гэж Рене хэлв. Тийм ээ. Гэвч Вангийн прокурор байхгүй байгаа. Энэ загтлыг нарийн бичгийн дарагт нь авчирч өгсөн байна. Тэрхүүн загтлыг задлан үзэх хэрэгтэй хоцорсон болохоор задлж үзээд миний хойноос хүн явуулсан байна. Тэгээд намаа гэртээ байхгүй болохоор өөрөө баривчлах тушаал өгч гэж. Тэгвэл хэрэгтнийг бариад аваа юу? Гэж хадагтаа асуухад нь өөрөөр хэлбэл хэрэг татагдж байгаа хүнийг гэж Рене засан хэлв. Тийм ээ. Баривчлагдсан гэж Вильбер хариулаад би Рене авахд хэлснээр хэрв тэр хүнээс загтал олдвол эмчлүүлэх хүн маань их л хүнд өвчтэй байж таархан дээ гэв. Тэр хазгүй амтан чинь хаана байна? Гэж Рене асуулаа. Миний албан дээр хүлээж байгаа. Яв найз минь. Албан үүрэгтэн хайхрамжгүй байж болохгүй. Вангийн алба таныг биеэр оролцохыг шаардаж байна. Тэгэхээр Вангийн алба шаардсан тэр газар руу яв гэж Бэл хэлв. Рене гараан элгэндэн авч эрхэм Вильбер гэж дуулдаад инэрэнгүй сэтгэл гаргаарай. Өнөөдөр бид хоёрын гэрэл хясалын өдөр шүү гэж хэлв. Вильбер ширээ тойрч очоод болзоод хүүхнийхэн сууж байгаа сандлын арыг түшиж таны сэтгэлийг зовоохгүй тулд чадхал бүх зүйлийг хийхийг амлая. Хэрв Эдмөрийн баримт нь гарцаагүй болж тулгаж байгаа ял нь үнэн байвал Бонапартын хог өвсийг хадаж аяхаас биш яах вэ? Гэж хэлв. Рене хадаж аях гэдэг үгийг сонсоод сочин татвас хийсний учир юу гэвэл Вильберийн хэлж байгаагаар тэр хог өвс нь толгойтой ажээ. Энэний үгэнд битгий ороо Вильбер. Энэ бол хүүхэд сан тэгж байгаа дасах болно гэж хадагтаа хэлээд туранхай хорчхор гараан Вильбер өөд сунгахад Вильбер түүний үнсэх зураан Рене өөд харлаа. Энэ харцсан би таны гарыг үнсэж байна гэсэн буюу үгүйтэл үнсхийг хүсэж байна гэж хэлэх мэт. Гонигтай ёр байна да гэж Рене шивгэнэв. Болоро Рене гэж хадагтаа хэлээд чиний энэ хүүхэд санг хараа тэс чадахгүй. Улсын хувь заяа чиний хувийн хий бодол хоёрын аль нь илүү чухал болохыг мэдэх юмсан. Ээж минь гэд Рене санаа алдав. Хадагтай минь. Манай муу реалист эмэгтэйг уучлаарай. Вангийн прокурорын туслахын үүргийг хичээнгүйлэн биелүүлнэ. Өөрөөр хэлбэл хайр найргүй байна гэдгийг танд амлая гэж Вильбер хэлв. Гэвч прокурорын туслахын ёсоор энэ үгийг хэлж байх зураан болзоо тохин өдөн харсан нь битгий зовоорой Рене. Би таны төлөө энэрэнгүй сэтгэл гаргана гэж хэлэх мэт байлаа. Рене эврүү инэмсэглэлээр хариулахад Вильбер их л хангалуун гарч чадав.